Чи зүгээр үү, Энжел? Тооны Вильям Паппор тэмцээнд оролцоно гэдэг аюултай санаа гэж би чамд хэлсэн биз дээ. Чи энд амарч бай. Би одоохон эмчлээд өгнө. Оо, Яна. Миний туулан хүлний болт дуусчихж. Хоёулаа фауна амьд дээр очсон нь дээр бололтой. Хэмчээг уг нь байгаа гэж бодсон юмсан. Байна уу? Энд одоомор байна уу? Флаттершаа юу? Чамайг харж байгаадаа баяртай байна. Би ч тэгж хэлмээр л байна л да. Гэхдээ хаалгач нь гацчихж. Тэгэхээр би таныг харж чадахгүй байна. Оо, туулаахан хөлөө гимтээчхээ юу? Сайхан болт тавьчихвал гэртээ харж болно. Би уг нь нэг хонуулж хянмаар байгаа ч гэсэн харж байгаа үедээ энд дүүрэн амтан байна. Тэгэхээр одоо ахиад нэг ч амтан авч чадахгүй байхаа. Оо яанда. Миний бицхаммер нөхөрлөл бич юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнад нөхөрлийг алгуусан адад явдал хөвчөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч бат хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах энэ нөхөрлийг бүтээдэг надад миний санаа зүтгэж Миний бяцхан одоомор шидэт нөхөрлөл 7 дугаар бүлгийн 5 дугаар анги. Энд үнэхээр их амтан байна шүү. Яг л амтны хүрээлэн шиг байна. Ингийн үед ч юм байдаг л да. Гэхдээ би ахаад тисэхгүй нэ. Оо, одоо харин миний хайртай туулаахан луунтай чихэр идэх үү? Зүгээр дээ. Энэ ямаанууд угаасаа бүгдийг идчихсэн байх. Энэ хөөрхий амтад бүгд өвдчихсэн гэхээр хэцүү юм аа. Юу болов вэ? Мэдэх юм алгаа. Өдөр ирэх тусмал улам их амтан ирээд байхыг ихэнх нь далавчаа гимтэйх ч юм уу хамар нь битүүрсэн гих мэд хөнгөн өвдөд ирдэг. Гол асуудал нь тэд эдгэрсэн ч гэсэн манай энд тугалхаа болох шинж огт алга. Оо Яна. Тэд ч гэсэн гэртээ байгаа юм шиг байдаг болол та. Тэд яагаад миний ажил дээр овоорох болсон юм бол гэж гайхаж байна. Энэ тухай үнэхээр ойлгохгүй байна. Аргагүй шүү дээ, фауна эмчээ. Та Эквестрагийн хамгийн сайн амтны эмч шүү дээ. Би тэгж бүх одоо моринд хэлдгийг. Чи юу гэж хэлсэн гинэ? Үгүй. Энэ бүхэн миний буруугаас болсон уу? Намайг үнэхээр уучлаарай. Ийм юм болно гэж үнэхээр бодсонгүй. Амьтад таны асрамжинд байхаараа аюулгүй бас жаргалтай байдгийг л мэднэ. Ингийн үед бол могоо гусаж орж ирэхэд ч юм уу элбэн хамархаар ирэхийг тоодгүй л дээ. Харин одоо бол өвдсөн бэрцэн амьтдыг эмчлэх газар ч олдохгүй байна. Энэ ч том асуудал байна шүү. Харин би танд шийдээд өгье. Би амьтдыг жаргалтай болгох бас танд ажиллах зай гаргаж өгөх хамгийн сайн аргыг олох болно. Тэгвэл бүх юм чинь цэгцэрчгэн. Хурд нь янзлах тусмаа сайн байна шүү. Шууд эхэллээ. Та бүхнийг намайг дуудсан даруйд шууд ирсэнд маш их баярлаж байна.
Фауна эмчит чухал хэрэг дээр миний тусламж хэрэг болсон байна. Нөхөрлөлийн асуудал уу? Үгүй, тэрний амьтны эмнэлэг нь жаахан хит ачаалалтай байна. Энэ хөөрхөн амьтдад амьдрах газар хэрэгтэй байхад очих газар үнэхээр алга. Очих газаргүй болохоор өрөвдөлтөй биш гэж үү? Өө, ёстой аимшигтай юм аа. Харин тийм ээ. Тийм ээ. Фауна эмч Финонаг өвдөх болгонд эмчилж өгдөг. Тэгэхээр тэрэнд туслах миний хувьд асуудалгүй. Тийм ээ. Нэрээ тийм шүү. Үнэхээр сайхан мэдээ байна. Та нар энүүгээрээ надад ч бас онцгой тус хүргэж байна гэсэн үг. Энэ удаан мөрөөдсөн мөрөөдөл минь байгаамаа. Ямар сайн. Чиний мөрөөдөл том дагуу биологи хэлбэртээ өрсөлдөх замхаг хийх мөн үү? Үгүй ээ. Яг ч тийм биш. Миний мөрөөдөл юм бэ. Тэгээд юу юм бэ, Fluttershy? Хэлээч дээ. Миний мөрөөдөл бол амьтдын асрах газар байгуулах юм. Өвдсөн, айсан, ганцаардсан бүх амьтад ирж цуглах гайхалтай газрыг байгуулмаар байна. Өдтэй, үстэй, хайрстай, эсвэл гулгамтгай хайрстай гэд бүх амьтдыг хүлээж авна. Бүх амьтад өөрөө бие даатал энэ газрыг гэрээ гэж бодож бас нэрлэх Equestraгийн цорын ганц газар болоосоо гэж хүсэж байна. Хөөх, Fluttershy, чамаг ийм их хүсэл тэмүүлтэй ярьж байгааг өмнө нь сонсоогүй юм байна. Үнэхээр гайхалтай санаа байна. Үнэхээр янзтай. Баярлалаа одоо Марда. Энэ олон жилд та нар миний өөртөө итгэх итгэлийг үнэхээр сэргээж өгсөн. Та нарын нөхөрлөлийн хүчээр би мөрөөдлийн төслөө бодит болгох гэж байна. Гэхдээ би асрах газраа ганцаараа барьж чадахгүй. Та нар надад туслах уу? Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Би чам туслахтаа баяртай байна. Гэхдээ бодоод үзсэн чинь надаас илүү хэрэг болох одоо морийг мэдх юм байна. Тэр Винонагийн хон тэжээх тэмцээнд цуг ордог найз маань байгаа юм. Wrangler. Тэр ч амтэн тэжээх тал дээр мэрэгжилтэй шүү. Ямар сайхан юм бэ? Би бас нэг одоо морь мэднэ. Хард хат бол Ponyville-ийн хамгийн шилдэг барилгач. Тэр чиний хүссэн бүх зүйлийг бүгдийг барьж өгч чадна. Та нарыг мэрэгжлийн хүмүүсийн талаар ярьсан чинь надад ч бас чиний хүслийг төгс болгож өгөх мэрэгжлийн одоомор байгаа гинэ сануулчихлаа л да. Янзын хип маяг гялцал байдлыг өгөх болно. Чи юу Rarity? Үгүй. Би Canterlot-ийн элитүүдийн хамгийн шилдэг дотоод заслын дизайнер Dandy Grounder-ыг ярьж байна л да. Canterlot-ийн дэлгүүрээ нэхэд минь тэр надад тусалсан. Тэр чамтай ажиллахдаа баяртай байх болно. Хөөх одоо Марда, баярлалаа. Би тэдэнтэй уулзаж санал бодлын сонсохдоо баяртай байх болно. Бид Equestraгийн хамгийн гайхалтай амьтны асрах газрыг байгуулах болно. Баярлалаа, Роберт. Та бүхэнд Ponyville-ийн амьтан асрах газрын төслийн талаар ярилцахаар цугларсанд их баярлалаа. Найзууд маань та нарын авьяас чадварын талаар их олон сайхан зүйлс ярьж өгсөн. Энэ асар том төсөл болохоор ийм туршлагатай одоо мордтой хамтарч ажиллах гэж байгаадаа би баяртай байгаа. Rarity загвар болон найзуудын талаар гайхалтай мэдрэмжтэй. Тэгэхээр чамтай ажиллахыг маш их хүсэж байна. Тийм байхаа. Тань туслах гэж байгаадаа та тавина авах юм амьтдад ч бас. Тэгэлгүй яах вэ? Нөгөө Pinkie Pie чамайг хар зураг гаргачихсан гэсэн. Яг ч тийм биш л дээ. Зүгээр л мөрөөдлийн самбар байгаа юм. Амьтны имлэг шиг харагдахгүй л байна да. Биш болохоор тэгж байгаа. Энэ бол асрах газар. Аюулгүй боловч хорж хаадаггүй. Тухтай яг л байгальтай байгаа юм шиг амьтад хүснээрээ ирж очдог газар. Тэгэхээр та нар барьж чадах уу? Би асрах газраа нээлттэй байлгамаар байна. Хам байхгүй. Ардаа гарцтай шууд ойтой залгаа байна. Хэрвээ тэх юм бол амьтад өөрийгөө бэлэн гэж үзэх юм бол шууд ойруугаа буцаж болно. Зайлчин юм аа. Таалагдаж байна.
Би Ponyville-ийн эмнэлгийг барьсан болохоор энд яг адилхан юм хийж чадах байхаа гэж бодож байна. Надад ажлын зурганч байгаа. Гэхдээ энэ модыг цэвэрлэхэд жаахан удах байхаа. Гэхдээ би модыг тайрмааргүй байна. Би тэднийг ашигламаар байна. Итгэлтэй байна уу? Чиний над яриад байгаа зүйл чинь ямар нэг барилга шиг санагдахгүй л байна да. Амьтад одоо мордоос өөрөөр амьдардаг. Хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Бид өмнө нь хэний ч хийгээгүй зүйлийг хийх гэж байгаа болохоор л тэр энэ бүхнийг бүтэн гэдэгт итгэж байна. За тэгвэл би юу хийж чадах нь үнийг харъя. Харснаа Fluttershy? Чиний хүснэг хийн. Сайн байна. Тэр өөрийнхөө санааг илүү гэж бодож байгаа ч гэсэн энэ зургийн дагуу хийвэл илүү сайн болохыг харахаараа бидэн талархана. Цонхны хөшгөнд аль нь таалагдж байна? Тэр хэн гоё юм аа. Юу, бүдүүлэг загнах гээгүй шүү. Гэхдээ нэг алдаа гарсан юм шиг байна. Асрах газарт ямар ч хөшиг хэрэггүй. Яагаад тэр вүлээ? Амьтдын оршин суух газар бүх юм байгалаараа байх болно. Одоо мордын амьдардаг шиг биш. Бүх өнгөнүүд нь ногоон бас бор байна. Гэхдээ жаахан уйтгартай юм байна. Уйтгартай? Энэ үзэсгэлэнд моддын өнгийг уйтгартай гэж байгаа мó? Тийм үү? Тийм ээ. Байгалийн өнгө одоо гоё харагдахаа болсон. Энэ илүү харагдана гэдэгт итгэх. Таны санаанд талархаж байгаа ч гэсэн амьтад шорон бор дэр навчин ногоон чимэглэлд дуртай байна гэдэгт би итгэлтэй байна. Би бодож үзье. Баярлалаа. Өөр ингэсэн бодолтой л юм. Заримдаа би тэрийг өөрчлөх хэрэгтэй болдгийг. Ялангуяа шорон бор өнгө бол. Энд хонь зөөх стандарт тор харагдаж байна. Хэмжээнээс нь хамаарат хоёр амтан хийж болно. Юу, яасан бэ чи хэрхэн минь? Надад тор шиг биш нэг тийм дулаахан тэврэлт шиг зүйл хэрэгтэй байгаа мэл да. Тэр хэсгийг авчих бол ямар вэ? Тэгвэл тор байха болчих юм биш үү? Яг тийм. Өхөө. Бас энүүгээр жижигхэн үүр хийхэд тохирох юм байна. Эннээс олныг авна. Бас амьтдад тухай олж болох бүх юм хэрэгтэй байна. Чи амьтдад илүү аюулгүй байх юм авахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэрний хэлдэг бас зөв шүү. Аль нэг туулаа буруу агав руу орчих юм билүү? Үгүй. Тор авахгүй. Бид амьтдад хүснээрээ ирж очих эрх чөлөөг нь өгмөр байна. Тэгж байж л тэд тухтай байх болно. Тийм ээ. Энэ дарга шүү дээ. Алив дэшн. Ой, ямар санагдж байна да Fluttershy. Бид хурдан ажиллана гэж хэлээ үсттэй. Барилгын ажил бараг л дуусч байгаа. Энэ өнгө янзтай байгаа үсттэй. Дотроо их зайтай, агаар сайтай шүү. Бас аюулгүй. Биднийг битгий хүлээгээд бай Fluttershy. Чам таалагдж байна уу? Эсвэл бүр хайрлж байна уу? Би надад огт таалагдахгүй байна. Энэ огт миний хүссэн зүйл биш байна. Энэ хаалгаар чинь анааш багтахгүй. Энэ хөшиг гэрлийн хаачгсан байхад шувууд яаж гэрэл харж жирэгцгэх юм бэ? Харин энэ бол сайхан тэврэлт гэдгийн яг эсрэг нь юм байна. Та нарыг их хичээсэн гэдгийг ойлгож байгаа ч аль нь ч миний хүссэн юмыг хийгээгүй байна. Тийм биш шүү. Бид чиний хэлсэн ёсоор моднуудыг ашигласан. Бас тэр хөшигний давуу байгалийн гаралтай, байгалийн утсаар хийсэн. Би торон дотроо дэр хийсэн. Тэврэлчгэл санагдана гэж хэлж болно. Би барилга, дотоод засал, эсвэл амтан тэжээх талаар мэдэхгүй ээж болно л доо. Гэхдээ би амтан халамжлах тал дээр мэрэгжилтэн. Харин тэр амьтдад асрах газар хэрэгтэй болохоос биш, та нарын эн чин биш. Магадгүй чиний зорилт тийм ч тодорхой байгаагүй бололтой. Миний зорилтод ямар ч асуудал байхгүй. Би хүссэн болгоноо та нарт хэлсэн. Харин нэг ч сонссонгүй. Та нарын хичээл зүтгэлд чинь талархаж байгаа ч та нарын хийсэн ажил надад хэрэггүй. Сайн уу? Амьтад асрах газартай болох гээд их тогтлоод удаан хүлээж чадсангүй. Бид харж болох уу?
Үнэн дээр нөгөө арай бэлэн болоогүй байгаа л да. Намайг үнэхээр уучлаарай, Fluttershy. Үгүй. Би л харин уучлалт гуйх ёстой. Энэ бүхэн миний төсөөлсөн шиг болсонгүй. Сайхан амраарай бяцхан минь. Бүх юм сайхан болно. Би амлаж байна. Хулгнуудаа өөрсдийн ээлжээ хүлээх хэрэгтэй шүү. Намайг үнэхээр уучлаарай. Та нарт бүгдд нь таалагдах асрах газрыг байгуулахыг хүссэн юмсан. Харин би буруу одоо мордтой итгэжээ. Зүгээр дээ, Fluttershy. Чамайг бүх хүчээрээ хичээсэн гэдэгт итгэлтэй байна. Жаахан зайгууч гэсэн энд байж болно шүү дээ. Гэхдээ чиний тусламжтайгаар өвчтнүүдээ босгоод авнаа. Асрах газар байхгүй ч гэсэн. Үгүй. Би бууж өгөхгүй. Энэ амьтад би хэрэгтэй. Би тэдний асуудлыг бүр мөсөн шийдэж өгөх болно. Энэ бяцхан хадагтай баруун Эквестрагаас энэ хүртэл ирж чадсан байхад би тэднийг амраах аюулгүй газар байгуулж чадах л болно. Яана. За бүгдээрээ унтцгаагаарай. Ирсэнд баярлалаа одоо мордо. Асрах газар барих ажил төлөвлөснөр болоогүйг та нар мэднэ дээ. Харин тийм ээ. Хард хаад чиний хүссэн зүйлийг барьж чадахгүй байсан гэдгийг хэн мэдэх вэ? Дэндийг ингэж аашаалахыг мэдсэн бол би өрөхгүй байх байсан. Юу, Wrangler ч бас намайг малаж орхлоо. Намайг уучлаарай, Fluttershy. Зүгээр дээ. Та нар туслахыг л хүссэн шүү дээ. Гэхдээ тэр мэрэгжилтнүүдийг явуулсан нь зөв зүйл гэдгийг би мэдэж байна. Тэгээд одоо яах гэж байна да? Ахиад оролдоно. Би ахиад асрах газраа барина. Харин энэ удаад өөрийнхөөрөө хийнэ. Тийм ээ, зөв шүү. Шумуунуудад нисэн сургалт явуулвал ямар вэ? Яг энд Лонги Белоны газрыг энд хий. Номын сантаа агуй. Одоо мордо зогс. Та нарыг санаагаа хэлж байгаад талархаж байгаа ч та нар миний бодлыг сонсох хэрэгтэй байна. Та нар бүгд өөр өөрийн ажилдаа гаргууд ч гэсэн амьтад бол миний гаршсан ажил юм шүү дээ. Тэгээд би энийг л хүсэж байна гэсэн бол энийг л яаж ийгээд хийх болно. Мэдээж амьтдын төлөө шүү дээ. Хөөх, бид чамайг зоригт Flutter гэж дуудана. Би сайхан санаа байна. Бүх зүйлийг зөв хийхийн тулд би хуучны найзаа урьсан. Тэр удахгүй энд ирнэ. Чи ахиж мэрэгжилтэнтэй ажиллахгүй гэсэн байхаа? Энэ мэрэгжилтэн хамгийн түрүүнд амьтдыг тавих болно. Тэгээд ч тэрнээс илүү барилгачин гэж байхгүй. Нэг одоо моринд амьтдын үүр бариулах хэрэг байгаа гэсэн нөө. Хамаамака. Газрын зураг Fluttershy бид хоёрыг утаа дуулан дуудахад танилцсан юм л да. Тэр барилга болон амьтан арчлах талаар үнэхээр сайн мэддэг. Бурхан оршог. Энд зүгээр ингэж ярьж суугаад юу хийх вэ? Асрах газраа барьцгаая. Харахад билнэ үү? Би овоосон тайрдас олсон минь шиг л тогтолж байна. За,
та нүдэ нээж болно. Sweet Feather асрах газарт тавтай морил. Бүх амьтад зориулсан аюулгүй тухтай газар. Fluttershy минь үнэхээр гайхалтай юм аа. Таны эмчилсэн амьтад энд амарч идэх болохоор таны эмнэлэг илүү зайтай болно. Би мэдээж тусална. Зүгээр дээ Лола. Бид бүгд өөрийнхөө дарах хөдөлдөг. Заримдаа бид мөрөөдөлдөө итгэх хэрэгтэй байдгийм. Эцэст нь зорилгодоо хүрсний дараа энэ бүх хичээл зүтгэл нь хэрэгтэй байсан гэдгийг ойлгоно. Яагаад гэвэл энэ бүхэн чиний төсөөлснөөс ч илүү сайхан байх болно.